нэг нь удирдаад нөгөөдөл нь үгэнд нь ороод даах. Энэ яг ингээ гаццсан өөрөөрөө байж чадахгүй байгаад идэг. Хуурамчаар бас хүүхдээ урамшуулж байна гэд дарамт өгөөд идэх тохиолдол байд юм байна. Тэр амьдралаа зохиохоос автоматар зогтоох тийм програм болчихж байгаа гэсэн үг. Цаана нь юу байгаа вэ гэхээр айцуд тодорхой биш байгаад байгаа байхгүй. Аль нь яг бодит мэдээлэл, аль нь хуурамч. Тэгэхээр энэ байдал өөрөө жинзийн нарын ирээдүйд итгэлийн бууруулж байгаа юм болов уу гэж боддоо шүү дээ. Ийм биш үү те одоо жинзиндрийг хүн болгон л ингээл нэг хамгийн болж бүтэхгүй генерашн юм шиг ингээл ярьж те уцсандаа амар донцсон айгүйх сэтгэл зүйн асуудал ярьдаг те ADHD, depression, anxiety энэ гэл ярьж те эднэр тэгэд ер нь яагаад ийм байгаад байна? Яагаад ийм асуудалтай байгаад байна? Юу шалтгаалж байгаа юм бол 13-аас 24 насны хүмүүс маань яг нөгөө шин 90 үеийн эхлэл одоо нийгмийн дараагийн үе байгаа байхгүй юу. Манай үеийнхэн чинь яг миний бодлоор яг нөгөө портал үе. Тэг өмнөх үеийн дараагийн шин 90 үеийн нөгөө дундах завсрын үе те. Бид нар мэдээж сэтгэлийн нөгөө маш их травматай блоктой хүмүүс ер нь бол. Тэгэхээр бидний хүүхдүүд яг жинзи үеийнхэн байгаа тийм те. Яг жинзи үеийнхэн шин 90 үеийн болон хуучин үе байгаа шүү дээ. Энэний дундах хүмүүс цаашийн мэдээлэл 90 100 мэдээлэл маш их байгаа. За өөрсдөө харьцуулалт их өндөр байна. Аав ээжийн нөгөө травмагийн хариу үйлдэлээр ханддаг хандлага байна. Энэ дээрээ мэдээж тэр хүмүүс сэтгэлийн тийм шархуудыг мэдэрч байгаа. Нэгт хоёрд энэ нийгэмээс харж байгаа шинэ мэдээллүүд нь бас маш их байгаад байгаа. Тэгэхээр энээсээ болоод өөрийгөө голох, харьцуулах бусдтай. Тэгээд төвшөлт маань яагаад үүсэж байгаа вэ гэхээр ийм нөгөө нийгмийн хүлээлт өндөр байна. Аав ээжийн талаас шаардлага бас байгаа. Тэ. Тэгэхээр нийгмийн хүлээлтүүд ирээдүйн нийгэм чинь ингээд тодорхойгүй ч юм уу. Заавал ийм байж ижил ийм амжилттай болж юм байна гэдэг маш их статусууд байгаа. Одоо тэр TikTok гэж байгаа, Instagram гэл ингээ харж байгаа тий. Энэ дээр болохоор энэ зүйлийг хийвэл ийм төвшөнд хүрсэн хүмүүсийн жишээ маш их байна. Тэгэхээр манай ингээ нийгэмдэр ингээ ялгаатай харьцуулалт маш их байгаа шүү дээ. Улсын сургууль, хувийн сургууль, тэгснэ хувийн сургууль маш өндөр төлбөртөө тэгснэ ингээ баян айлын хүүхэд, ядуу айлын хүүхдүүд гих мэт чинь нийгмийн ялгаанаас болоод бас жинзид нар тийм сэтгэлийн төвшөлтүүд үүсэх те өөрийгөө харьцуулах, өөрийгөө доошоо мэдрэх тэгсэн мөртлөө ингээд заавал нэг төвшөнд хүрч ижил нийгмийн тэр статус бий болох юм шиг юм гацалтууд байж магадгүй. Энэ хүмүүс аав ээжийн талаас шүүмжлэл ярьж байгаа. Тэрнэр ингээд тусгаж авдаг байдлыг би анзаарахад би хийх ёстой, би биелүүлэх ёстой гэж тусгаж аваад идэм блэ. Би шийдэх ёстой хүн гэж яг ийм байдлаар тусгаж авдаг. Тэгээд тэр өөртөө ингээд өөртөө өндөр шаардлага тавиад тэр хүлээлтэн дээр хүрч чадахгүй болоо тэрэнгуудаа ер нь бол гацж эхэлдэг. Эхлээд нөгөө нийгмийн энэ салбар дээр ингэж хийж болд юм байна. Тэр салбар дээр би өөрийнхөө амжилт, байр суурийг олох боломжтой юм байна гэд ингээ урам зоригтой явж байгаа. Гэтэл манай нийгэмдэр яг тодорхой биш байгаад байгаа байхгүй. Аль нь яг бодит мэдээлэл, аль нь хуурамч тэ. Тэгэхээр энэ байдал өөрөө жинзийн нарын одоо ирээдүйд итгэлийн жоохон ингээд бууруулж байгаа юм болов уу гэж боддоо штэ. Өөрийнхөө нөгөө над дээр үйлчлүүлж исэн тэр яг энэ үеийнхэн хүмүүс болохоор мэдээж траума байна уу гэвэл байт юм билэ. За ингээд аав ээж нь манай үеийнхэн байгаа штэ. Ийм хуурамчаар бас хүүхдээ ингээд урамшуулж байна гэд дарамт өгөөд идэх тохиолдол байт юм байна. Жишээ нь бид нар ингээ хүүхдээ ингээд магтаарай, урам өгөөрөө гэд одоо ингээд нийгмээс тийм мэдээлэл бид нар ингээ сонсчт юм байна. Тэг эргээд би хүүхдээ ингээ урамшуулж гин, урам өгж гин гэд худлаа магтаад ит юм байна. Худлаа магтаал эргээд тэр хүүхдэд дарамт болж мэдрэгддэг юм байна. Дотроо тэр хүүхэд тэр магтаалд дүүц хөөц
зүйл одоо тэр одоо потенциал ч юм уу тий тэр чадвар надад байхгүй гэдгийг мэдээд байгаа. За тэгээд энэ байдалд нь би хүрч чадахгүй байна да. Тэ? Ээжийн хүлээлтэнд би хүрч чадахгүй байна гэдэг энэ дарамт өөрөө бас маш том стрессийг үүсгдэг. Өөртөө итгэлийн ингээд буруулт юм билээ. Яах ёстойгоо мэддэггүй. Энээсээ болоо жинзинэр яадаг вэ гэхээр өөрийгөө буруутгаад эхэлдэг, шууд төгсч эхэлт юм билээ. Тэр хүлээлтийг би биелүүлж чадахгүй бол за би ирээдүйд яг энэ зүйлийг сурч чадахгүй бол яана? Яаж амьдрах уу? Гих мэдчлэн иймэрхүүл байд юм билээ. Монголд ч тэр гадаад ч тэр амар бүлий төлж байгаа бах тий. Та тэгж бодож байна уу? Ер нь бүлий төлөх чинь бидний үед ч байна, тэдэрч байдаг билээ. Аль үед ч ингэ байдаг. Энэ үеийнхний миний бодож байгаа онцлог юу вэ гэхээр бидний үед чинь нэг их мэдээлэл хүчтэй байгаагүй шүү дээ. Нэг үзүүл нэг солонгосын хитгэн нэг кино дотроо л бид нар төсөөл байгаа. Тий. Эднэрт маш их мэдээлэл байгаа байхгүй юу? Аль нь бэ? Аль нь зөв, аль нь буруу, алийн дураах уу гэдэг нь ингээд тодорхойгүй. Хэцүү юм шиг байгаа энэ. Энэ үеч чинь нөгөө бас аав ээжийн талаас ирж байгаа шүүмжлэл байгаа шүү дээ. Энийг бид нар баг байхдаа миний буруугаас ч юм уу тусгаж аваад идэв шүү дээ. Би сайн хүүхэд байх ёстой ч юм уу. Жинзинэр яаж тусгаж аваад идэг вэ гэхээр бас арай өөр өнцөг надад нэг ажиглагдчихсан. Ямар өнцөг вэ гэхээр ер нь бол би сайн байх ёстой байсан байна. Арай илүү хичээх ёстой юм байна. Би энийг чадах болов үгүй болов гэдэг юм зовнил байт юм шиг санагдсан. Багшаа нэг юм хоёр юм байгаад байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Тэдний аав ээж нь бол ингэж хэлж байгаа. Мөнгө амархаа олдохгүй. Чи заавал энэ сургууль сурах ёстой, их сургуулаа төгсөх ёстой тий. Чи заавал ажил хийх ёстой. Одоо 9 to 5 8 цагийн өдөр дээр ажил хийх ёстой. Офисын ажил хийх ёстой ч юм уу тий. Ингэж шахаж байгаа. Тэнгүүт одоо ингэ сошиал медиа руу оронгууд их сургуульч скам штэ тий. Их сургууль сурах хэрэггүй. Ингээд ийм амархан мөнгө олж болж байна шүү дээ. YouTube-ийг л мөнгө олж болж байна. TikTok дээр инфлюенсер болоод, Instagram дээр инфлюенсер болоод ингээл ийм гоё амьдарч штэ. Ингээд нэг юм нэг хоёр юунд ингээд амар юутай байгаа юм шиг те зөрчилдөөд байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй бас. Нэг болохоор ингээд амархан амьдарч болох юм шиг, нөгөө болохоор аав ээж нь болохоор үгүй. Заавал сурах хэвээр, ингэх хэвээр, 8 цагийнхаа ажлыг хийх хэвээр, тэгээд тэтгэвртэй гараад ингэж амьдрах хэвээр. Тэгэхээр энэ бол угаасаа нийгмийн ингээд шилжилтийн үе гэж айлж байгаа нь яг энэ мөн байгаа таахгүй юу. Бидний үед чинь бидний аав ээжийн үед чинь те заавал ингээд ажилтан бүтээдэг гэсэн шүү дээ. Одоо болохоор хүн өөрөөрийнхөөроо амьдарч болох боломжтой гэдгийг ойлгож арай шинэ нийгэм үсэж байгаа юм шиг санагдаад байгаа хгүй юу. Тэгэхээр энэ бол үнэн нэг талаасаа энийг Gen Z үеийнх нь ойлгохдоо буруу ойлгож болохгүй байхгүй юу. Gen Z үеийнх нь ингэж буруу ойлгоод байгаа нэг зүйл байна. Чи ингэж амархан ажиллаж болно ш. Тэр чинь их сургууль чинь зүгээр л чамд те ажилтны юм шиг чамайг цалингаас цалингийн хооронд амьдрах ийм л амьдралыг чамд ингэж заагаад байна гэж байгаа. Энийг заавал яагаад тэр өнцгөөс нь хүн сурах ёстой юм те. Энийг штэ зүгээр л чи тэр одоо ажлаа хай. Зүгээр л чи өөрийнхоороо яваад дураараа яваад ингээл дураараа явж яхад мөнгө орж ирнэ гэдэг ийм байдлаас нь ойлгож огт болохгүй байхгүй юу. Тэр сургууль дээр бид нар юуг одоо хичээл заахаасаа илүү бас хүний нэг чадварыг суулгаж байгаа байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр тууштай байх, нэг юмны ард гарах, тэ сайн байх гэдгийг зааж байгаа. Энэ бол хүний тэр сургууль заасан ч сургууль биш одоо нийгэмдэр гарсан ч гэсэн энэ бол зайлшгүй байх ёстой зүйл хүний зан чанар. Хөдөлмөрч байх ёстой, тууштай байх ёстой. Тэгтээ чи сонголтыг яавал яаж ч хийж болно. Чи заавал ажилтан байх албагүй. Тэ чи заавал 8 цаг сууж ажиллах албагүй байхгүй юу. Тэгтээ чи хүссэн зүйлээ хийгээд тууштай бай. Хөдөлмөрч бай. Энэ гурав хослох ёстой. Энийг Gen Z-нэр буруу ойлгоод байгаа. Тэгвэл би ингээд зөөр ингээд ажил хийхгүй дураараа тий явж байгаа л ингээд тэр хүнд нь болчих юм байна гэж аахгүй. Энэ бол худлаа шүү. Яг ийм мэдээлэл төр хэрэгжүүлсэн эндүрч болохгүй. Сургууль дээр хичээл сурахгүй
байна уу, сурж гин үү, тэр бол тухайн хүүхдийн өөрийнх нь онцлог, өөрийнх нь сонголт. Гэхдээ сургууль дээр тууштай бусдын орон зайг хөндлөх те энийг бол заавал ингээд эзэмшээд гарах ёстой. Тэгээ их сургууль сурна уу байна уу тэр хүүхдийн сонголт. Гэхдээ хүн нэштэй хоёр зүйл бол заавал байх ёстой. Хөдөлмөрч байх, тууштай байх. Энэ хоёр зүйл байх ёстой. Бусдын хүн өөрөө сонгож болно. Юу хүсэж гин тэрийг амьдрал дээр өөрөө те ажил болгоо тэр амжилтаа бүтээж болно. Тэр нь магадгүй YouTube байна уу, Instagram байна уу? Эсвэл чи ажилтан болно уу, дарга болно уу, цэрэг болно уу, тэр хамаагүй. Айл алийг эхлүүлсэн бол үр дүнгийн авах тийм сэтгэл зүйг сулгах хэрэгтэй байхгүй юу? Тэр сэтгэл зүй бэлэн байдал бол бүх хүмүүст байна. Заавал тэр зинзий байна уу? Тэрний доод үе байна уу? Тэр альфа байна уу? Тэ хамаагүй. Энэ бол заавал байх ёстой зүйл. Тий. Тэгэхээр мөнгө олох сувг бол өнөөгийн нийгэмд нэр маш их байгаа. YouTube-ээр олж болж байгаа тий. Энэ бол үнэн. Гэхдээ тэр чинь бас зүгээр л ингэ YouTube-ээр хамаа намаагүй яриад хүн чинь мөнгө олохгүй байгаа шүү дээ. Хүнд хэрэгтэй юмыг чи нийтлэхийн тулд судлах ёстой, сурах ёстой. Сурахын тулд яах ёстой вэ? Дахиад нэг хөдөлмөр орно шүү дээ. Тэнд тууштай байдал орно. Тэ? Хамаа намаагүй юм. Чинь угаасаа явахгүй шүү дээ, тэ? Одоо жишээ нь юу лээ нөгөө хоол идэдэж шүү дээ, тэ? Юу лээ? ASMR. ASMR энэ чинь бас айгу сэтгэл зүйн хувьд хэрэгцээ байдаг байхгүй ASMR-ыг хүн сонсож байхдаа ингээд яг энэ таавширдаг хүн. Яагаад вэ гэхээр энэ бол ихийн хөвлөд байгаа үеийн одоо уургийн те бидний хамгийн ихний сонсдог чимээ юм байна. Ээжийнхаа тэр идж байгаа тэр чимээ байхгүй юу? Тэр залгиж байгаа энэ чимээнүүдийг бид нар бүгд сонсч идэг болохоор цаана нэг ингээд дотн мэдрэмж төрөөд яг үнэндээ тэр хүний юу идж байгаад нь хүн биш тэр чимээнд нь айгу ингээд татагдаад идэг байхгүй юу? Тэгэхээр энэ чинь өөрөө их судалгаатай. Тэгэхээр юу ч хийж исэн ч гэсэн цаавал хөдөлмөр ордог тий. Тэгэхээр энийг л хамгийн түрүүнд ойлгож аваас гэж хүсэж байна. Миний нөгөө анзарч байгаа зүйл нь шүү дээ. Одоо нэг шилжилтийн үе байгаад байгаа тий. Тэгэхээр бидний хуучны аав ээжийн өвөө эмээ нарын суулгаж өгсөн бидний далд гомсорд байгаа ихтгэл үнэмшлүүд өнөөдрийн нийгэмд таархаа бэлдсэн байгаа байхгүй юу? Бид нар чинь аав ээжийн өмнөөс дуугаа байх, том хүнийг хүндэтгэх гэдэг ийм ихтгэл үнэмшил байгаа шүү дээ. Энд бүр олон жилийн настай. Тэр нь жишээ нь одоо дарга хүний өмнө юм ярьж болохгүй. Тэ ажилтан хүн. За тэрнээс өмнө юу юм? Тэр одоо ахлагчтай, сүргийн ахлагчтай тэр хүний өөдөөс юм ярих болохгүй. Хэрвээ эсрүүцэх юм бол толгоогүй болох жишээ нь. Тэ иймэрхүү нэг олон жил явагдаад ирсэн зүйл байгаа. Гэтэл өнөөдөр зинзинээр яг энэ дээр ингээд тэмцэлтэй байгаа байхгүй. Нийгэм болохоор өөрөөрөө байх. Нийгэм шаардаад байна те. Өөрөөрөө байх, хамт олонтой тэг багаараа бүтээх гэдэг зүйл. Бидний ирсэн далд хомсрын дээр гацж байгаа програм нь юу вэ гэхээр нэг нь удирдаад нөгөөдөл нь үгэнд нь ороод дагах гэдэг програм тий. Энэ яг ингээ гаццсан. Тэгэхээр нийгэмдэр ингээ өөрөөрөө явъя гэхээр нөгөө гацсан програмтай байгаад идэг. Өөрөөрөө байж чадахгүй байгаад идэг. Тэгэхээр өөрөөрөө бай гэхээр нөгөө далд хомсрт тий тийм олон жилийн өвөг дэдсээс уламжлагдчихсан юм нэг сүргийн ахлагчаад авах хэвээр аавын үгэнд орох хэвээр гэдэг юм ген нь тийм юм байна. Гэтэл яг тэр програмаараа тэр итгэл үнэмшил үзлээрээ явъя гэхээр нийгмийн шаардж байгаа зүйл нь өөр болсон байгаа даахгүй. Хүний үгэнд орох байдал чинь өнөөдөр таарахгүй. Яагаад гэвэл өөрийнхөө хүн болгонд чадвараа харуулж ижил сайхан амьдардаг үе болцсон. Өөрийн нэг онцлогтой зүйлийг ашиглаж ижил тэ бусдаас одоо сайн байж ижил хамгийн сайхныг хүртэх үе болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр чи онцлогтой байж ижил өөрийн ертөнцийг бүтээх тийм ертөнц одоо шилжилтийн нийгмийн тийм үе бий болцсон болохоор энэ бол амар нөгөө сэтгэл зүйн хувьд гацаалт уналт руугаа оруулж байгаа. Энээс болоод магадгүй төгсөж гин өөрт итгэлгүй болж гин. Яг энэ байдал ч өөрөө гешталтын нэгдэлт
одоо удмын гештальтуудын гацж байгааг нэгдэж байгаа. Үе нэгдэхдээ хүмүүс сайн ойлгохгүй байх. Тэгтээ хүн сэтгэл нь ингээд тавьчихгүй, тарих тавьчихгүй үедээ арга барилууд нь зүгээр төр зур аргадах, тэр донтолт руугаа оруулах тий. Ийм байна. Гэтэл хүн сэтгэл зүйн юм гацалтанд орсон үедээ нэг эргэлтийн цэг байдаг гэдэг миний нэг юу битэн шүү дээ. Сэдв онл тий. Эсвэл дээшээ явна, эсвэл доошоо явна. За бид нар насанд одоо хүрсэн, бид нар бол яг сэтгэл зүйгээ ингээд судлаад энд ингээд сургалтанд хамрагдаад өөрсдөө ингээд болох гээд байна. Гэтэл Gen-Z үеийнх нь яаж байна? Тэд нар тэхгүй байгаа тий. Тэд нар хамгийн амархан арга нь юу вэ гэхээр зүгээр сониуч зан бусдыг даган дуурайх тийм залуу насны ийм сэтгэл байгаа шүү дээ. Энийн хойноос магадгүй өөрсдөө донтох одоо тэр цэглэгаан тамхинд донтож гин тоглоомонд донтож гин янз бүрийн бусад зүйлүүдэд ингээд донтоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол өөрийгөө эдгэх тэр одоо гарц суул биш тий. Тэгэхээр энийг эдгэх ёстой. Энэс гарах бүрэн боломжтой. Тэр техник бол манай сургалтанд байгаа. Тий. Донтолтыг хүний донтолтыг болон тэр мэдрэмжийн сэтлийг ингээд төрүүлээд идэг энэ хүслийг хувиргах техник бол сургалтын дээр байгаа. Мөн хүний зуршлыг засах техникийг мөн Gen-Z нарын энэ сургалтын дээр би оруулж өгнө гэж бодож байна тий. Тийм багш би яг ингэж бодож байхгүй. Энийг хүн болгон одоо яхав хоёлаа ингээд Gen-Z нарын сургалт хийчихтэй. Гэхдээ хүн болгон мэдээсэй гэж хүсдэг. 20 минутанд ингээд өдрө болгон зовоодаг ингээ anxiety нэ нүү тий айдас нэ нүү одоо ADHD нэ нүү юу гэдэг өөртөө итгэлгүй байд юм уу тий эсвэл тайзан дээр гараад эсвэл хичээл номоо хийх гэхээр болж өгдөг ч юм уу энэ асуудлуудыг нэг нэгээр нь 20 минутанд тэр одоо өдрө болгон зовоодаг тэр anxiety айдас өөртөө итгэлгүй байдлыг ингээ ажиллаа дахиж гарч ирэхгүйгээр ингэж тий бүрэн алга болгодог энэ техникийг мэдэж аваасаа гэж хүсдэг байхгүй. Тэгээд Gen-Z-ийн хувьд бол илүү онцлогтой сургалт болж байгаа те. Илүү богинохон. Тэгээд сурахад илүү амархан. Тэгээд Gen-Z-ийн ч өөрсдийнх нь онцлог байгаа шүү дээ. Дороо сурчдаг те. Маш гоё хурдан үр дүн гаргадаг. Тэгээд та сургалтынхаа талаар илүү хоёулангийнхаа хийж байгаа энэ сургалтын талаар илүү гоё дэлгэрэнгүй ямар үр дүн үлээх юм. Хэд хоногт сурах. За тэгээд энэ сургалт маань 7-10 хоног л үргэлжилнэ. За энэ дотроо хамгийн номер 1 те тэр сэтгэлийн түвшлээ эдгэх даалт ухамсарын түвшинд те хувиргах техник орно. За анхаарал төвлөрөлгүй байдлыг засах энэ хичээл орно. Мэдлэг боловсролын блок гэж байгаа те хүн сурах хүсэлгүй болцсон. Тэг хичнээн сурсан ч толгоонд нөгөө хичээл тогтохгүй байх. Энэ мэдлэг боловсролоо засах техник орж байгаа. Яг үндэ энэ бүгд нэг техникээр явагддаг. За сэтгэл түвшилтэд эдгэж болно. За өөрийгөө бусдаас доогуур үнэлдэг, өөрийгөө ингээ харьцуулдаг, хинч биш мэдэрдэг, хинч биш юм шиг санагдах. Энэ бүгдийг эдгэх техникүүдийг оруулан дээрээс нь хувиргалтын маш гоё бясалгалуудыг оруулж өгнө. Тий. За тэгээд нэмээд маш том техник одоо бусад сургалтын дээр байхгүй техник юу вэ гэхээр донтолт муу зуршлыг засах техникийг нэмж оруулж өгнө. Тийм онцлогтой. Одоо Gen-Z нар ч гэлтэхгүй ер нь хүмүүс ингээд мэдхгүй авч байгаа хальтаа бид нар чи ерөөсөө л энэ ухамсаргүйгээр кодлоод авсан програмынхаа үр дүнгууд яваад байгаа штэ. Одоо даалт ухамсарынхаа програмын үр дүнгууд л яваад байгаа. Энэ өнөөдөр гарч ирж байгаа асуудал болгон чинь trauma response байгаа байхгүй тий. Айдас нэ төгшөлт нэ тэр trauma-наас гарсан үр дагавар нь гэхүү тий өнөөдөр амьдралд нөлөөлж байгаа. Тэгэхээр энийг ухамсартайгаар тий өөрчлөөд сөрөг байгаа бол эерэг болгоод тархиндаа шинэ нейроны энэ холбоос замыг үүсгэж байгаа тий. Энэ процессыг л бид нар зааж өгөх гээд байгаа. Тэрнээс ямар нэгэн одоо шинжлэх ухаанч биш ч юм уу тийм юм байхгүй бүх зүйл бол психосоматик ангаа ухаан тарих судлал дээр үндэслэн ийм хичээлүүдээр зааж байгаа. Тэгээд бид нар ерөөсөө одоо ингээ явдаг ийм subconscious mind-ийн програмууд л яваад байгаа юм билээ тий. Тэгэхээр та энийг
өөрөө энэ жинзинер маань те өөрөө ингээд хүсэж байгаагаараа итгэлгүй бол итгэлтэй болгоод anxiety-тэй бол амар тайван болгоод ингээд 20 минутанд тэр доороо алга болдог те. Anxiety байсан бол тэр доороо алга болоод амар тайван болдог. Ерөөсөө ийм супер техникийг зааж байгаа. Тий. Энэ бол насан турш те. За 70 дахь өмсөрд нэгэнт ингээд сөрөг програмуудыг эерэг болгоод хувиргаад өчвөл тэр нь насан туршийн хувиргаж өгсөн тэр эерэг програмаараа амьдран тэрүүгээрээ хувь заяа ингээд өрнөж амьдрал нь тэрүүгээрээ зурагддаг байхгүй юу. Тэгэхээр магадгүй тэ жинзинерд ийм юм байж магадгүй ч нөгөө самрын өмнө гарахтаа сандрах айх бусдын өмнө өөрийгөө ингээд бүрэн чөлөөтэй илэрхийлж чадахгүй байх ийм одоо блок байж магадгүй. Энийг 20 минутын техникээр засвал тэгэл маш сайн засагдана. Дахиж одоо тэр байдал гарч ирэхгүй гэсэн үг байхгүй юу тий. Бүрэн эрх чөлөөтэй бусдын өмнө гараад өөрийнхоороо итгэлтэй өөрийгөө нээлттэй илэрхийлэх одоо ийм хандлагыг эргээд тэр 70 дахь өмсөлд кодлоод өгчдөг гэсэн үг. Тэр кодыг ингээ хувиргаж засдаг гэсэн үг байхгүй юу? Жишээлбэл тий. Энд чи одоо нэг юм хүмүүс айгүй юм хүнтэй суух сонирхолгүй тий айгүй юм сериусны юм амьдрахныг сонирхолгүй болчих тий. Одоо ингээл би situation shift байгаа ч юм уу тий. Яг үргэж байгаа мó гэвэл үргэж байгаа үгүй гэвэл бас үгүй юм шиг мэдгүй нэг юм сонин тий. Бүрэн хариуцлагыг уур дээр авдаггүй. Ийм нэг харилцаа айгүй нийтлэг болчлоо. Ингээд хүмүүс ер нь гэрэлтэнд оройтох ч юм уу тий. Serious амар relationship юус орхоо байлцсан. Эний цаадах шалтгаан нь юу юм бол? Цаадах шалтгаан ерөөсөө нөгөө саяны чи ярьж штэ хариуцлагаас зугтах. Тэгээ маш их хариуцлага авахаас зугтж нэгд айцтай байна. Тэ? Цаашдаа өөрийн ирээдүйг ингээд сайн сайхнаар төсөөлж чадахгүй байна. Тэр хүмүүстэй холбож чадахгүй байна, итгэж чадахгүй байна. Тэгэхээр энэ юу вэ гэхээр одоо зүгээр л хөнгөн амар амгалан тайван байдал гэж андуураад байна. Гэтэл энэ хоров шиг мэдээж ирээдүйд байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нарт ингээд зүгээр энгийн байгаа боловч дараагийн үеийнхэнд муу үлгэр байдал болж байгаа шүү дээ. Хоров шиг бол заавал байгаа. Тэгэхээр энэ нэг юунаас зогтож байгаа? Ягаад одоо ийм үнэхээр гоё гэр бүл болох бусад хүнд ингээд энэ миний яг нэг хань заяаны хань гэдэг ч юм уу ингээ итгэл яагаад байхгүй болцсон бэ гэдэг асуулт гарч ирж штэ тий. Тэгэхээр магадгүй хамтдаа явж урагшлна гэдэг итгэлгүй байдал байна. Тэгэхээр ингээд нийгмийн хүлээлт нөгөө маш их олон статусууд байна. Хүүхдтэй одоо маш сайн хүмүүжүүлэх ёстой, тийм байх ёстой. Өнөөдөр чинь тийм болцсон юм. Хүүхдээ ингээд төрүүлбэл одоо цэцэрлэг нь тийм байна, сургууль нь тийм байна. Тийм болохоор ингээд хувийн цэцэрлэгт оруулах ёстой гэсэн чинь хувийн цэцэрлэг нь маш үнэтэй 10-20 сая төгрөгийн төлбөртэй болчлаа. Гэдэг энэ болгон чи яг үнэндээ 70 дахь өмсөрд айж ухаан кодлогдоод байгаа байхгүй юу? Энэ болгон чинь яадаг вэ гэхээр тэр амьдралаа зохиохоос автоматар зогтох тийм програм болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр цаана нь юу байгаа вэ гэхээр айцуд л байгаа. Тэр нуугдж байгаа. Тэр айцаас л зогтож байгаа байдал байхгүй юу? За бид хоёр тэгээ удахгүй жинзинертаа зориулсан 10 хоногийн маш гоё сургалтыг гаргаж байгаа. Энд дэр та хэд anxiety нөө depression нөө тэ донтолтой нөө айц байна өөртөө итгэлгүй байна хичээл намаа хийж чадахгүй байна юу ч яаж болно тэ энэ болгоны чинь одоо моменталны алга болгодог ийм гоё 20 минутанд тэ нэг асуудлаас салдаг ийм гоё супер техникүүдтэй тэ та anxiety дээр ажиллаа гэхэд 20 минут ажиллаад тэр чинь дахиж гарч ирэхгүй насан турш чинь гарч ирэхгүйгээр ингэж алга болдог ийм гоё техниктэй ийм супер хичээлийг одоо сургалтыг зарлж байна тэ зөвхөн жинзинертаа зориулсан зөвхөн одоо жинзээ үеийнхэнд зориулагдсан ийм нөхцөлтэй. Тэгээ 10 хоногийн сургалтыг удахгүй явуулна.